За өнөөдрийн лав эхэлж байна. Маха өсрээд ороод ирцгээгээрээ. Өнөөдөр ч одоо бүтэн сайтар хагас сайтар болж байгаа юм тийм ээ бурлаа. Байна уу бурлаа? Байж дээ. За яасан үүд ихтэй байв. Сая ихэд хоног би үлэхтэй байлаа. Сайхан явж бөглөд явж байгаа. Иртлээ. Танаас сайхан юу вэ? Энэ ажиллаж байгаа юм уу? Ажиллаж байгаа байлгүй дээ. За сонсогдож гин үү манайхаа? Манай хулган ажиллаж гин үү? Сонсогдож гин үү? Сонсогдож бол эрхэн уруугаа явуулаарэ. Амар байна уу? Бид дуулдаж байна уу? Сонорт байна уу? Сонсогдож гин үү? Эрхэн уруу явуулдаж байна гэж сонссон, сонордож байна гэж ойлголоо шүү. За Тэгээ зүрх гэж хэлээгүй байхад чинь яагаад зүрх явуулаад байгаа юм? Сонсохгүй байгаа юм уу? Нэг гэж шүү. За болж байгаа байна бурлаа сонсогдож байна. За үрс болчруудаар намглан сайн. Үлзий төмнээр нь тэнгхлэн сайн. Улас төрөөр нь амарлангуй сайн байцгаана. Одоо улс төр жоохон бужигна ихтэй. Байх шиг байна. Галаа гарч явсан чинь. Юу бие хүний зураг нь одоо бөксөн биегүй зурагнууд арвин болсон байх. Гадаа нэг бэлчиж байгаа бэлчээр дээр бэлчиж байгаа юм шиг л харагдчихлаа. Маш олон хүний төс зурагнууд байлаа. Янз янз. Тэгээ яагаад заавал бөксөн биегүй зураг тавьдаг юм? Чэжин бие тод харуулах гэж ингэж яддаг байхгүй. Би чадна гэж ингэж. Тэгэхээр чи явдалгүй суудалгүй амьтад л байж штэ тэнд чи. Тийм үү? Тийм. Яхаа бүтэн биеэрээ харгалах хэрэгтэй юм. Тийм, бүтэн биеэрээ ингээд. Яа н одоо доор нь бүсгэл зурж өгдөг юм лөө. Өнөөдөр орой гарсан гэж яхаа энэ авийнхаа хүмүүс бүс би зурж өгөөд. Тийм. Нэг л их суусгайсан амьтад байлаа шүү дээ. Тийм. Суудлын араас дүрсэн авахулсан байлаа шүү дээ. Тийм зураг бурлаа. Чэд зураг гэдэг тэгээд ямар гадаад нисгэж байгаа биш баалаа. Тэг бүтэн төрхөө харуулахгүй. Доор нь хараад ах юу ийсэн өмдөл байгаа шүү дээ бурлаа. Өмдөл хараагүй шүү дээ. Тээж хараад юугаараа сонир сайхан байгаа. Нүүн нь байгаа юм чи яадаг. Бид нар бол өстой гутлын уул хүртлээ харуулахгүй юу? Тийм үү. Тэгэд яана гэж гадна талаас нь хараад дүгнэнэ гэж юу? Тэд нар чи хамаг байдгаар гоё дээрээ тавьсан багс. Зарим нэг фотошопоор ингээд нүр мүрээ янзлуулж манзлуулаад ингэсэн байгаа юм чи. Бүгд л одоо үсгэлэнтэй сайхан харагдчих. Тэгээ үсгэлэнтэй сайхан цэжин биенүүд л байлаа. Чэжин биенүүд. Хөл гараа ахвал гэж хэлээгүй юм чи одоо яач мэдгүй. Тэг ядаж хөл гарыг хараад арцагны дэлэлттэй байна уу гэдгээс эрүүл мэндийн гоншилгоо 4 жил амьдрах чадварыг харна шүү дээ. Тэгтээ өмддөг юм чи мэддэхгүй шүү дээ. Мэддэж таараа шүү дээ. Яаж гэж зогссон байлаа. Хөлийн тэнцвэр аль холдон дээр авч байгаагаас хавхалал олон юм уншилж болно шүү дээ. За тэгтээ нүүдэн дээр бол харагдаж шүү дээ. Бас нь одоо царай цусны ямар зогссон байгаа юм чинь. Зажлалтууд нь бол харагдана л да. Яалтачгүй живжний мөрөлт нь харагдана. Тэгээд нөгөө бие мэддэг юм уу мэддэггүй юм уу гэдэг нь харагдана. Ээжнээ зассан ч гэсэн нууч чадахааргүй эрүүний булчин гэж байна шүү дээ. Доош хавцсан те. Тийм. Тэгэхээр эрүүл мэндэд анхаардаг хүн өөртөө анхаарал тавьдаг. Эрүүл мэндийн анхан шатны ойлголт байдгүйгүй юу гэдгийг нь харна шүү дээ. Тийм биз. Тэгээд нэрээ буруу бичсэн юмтан байлээ. Тэр цэжин биенүүд дотор нь яруу монгол хэлэж мэдэхгүй амьтаа явж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд нэрэж хараагүй л дээ. Тийм сонин сэтгүүлийн хараарай. Нүүл алдаа. Нүүл алдаа юу? Нүүл алдаа. Сонинг нь би ерөөсө хараагүй. Ирэхлээр нь гадаа гараад шүү. Тэгээд ийм боловсралгүй амьтанд дэвшиж байснаас гэртээ хэвтэж байснаа дээргээд нөгөө тойргоос гарчиж байгаа байхгүй юу? Тэгээд над нөгөөнийг хардаа. За, манайд өнөөдөр орж ирсэн. Энэ бас өрөө рүүгээ оруулж ирсэн шүү бурлаа нэг. Бусад одоо хүмүүсийн сурталчилгааг бол үүдэн дээр нэлгэж байгаа шидчихдэг шүү дээ. Тэгээд юун таалагдлаа? Би өнөөдөр болохоор энэ Батсүхийн саран чим гэдэг энэ хүний юу масктай майг хөөрхөн орж ирсэн. Энэ таалагдаад байна. Загвар зохион бүтээсэн. Загвар зохион бүтээгч нь таалагдлаа. Тэр хүүхдийн ажилд авъя. Энэ саран чимгийг ажилд авахгүй гэж байгаа. Энэ загварыг зохион бүтээсэн хүүхдийг нь ажилд авъя гэж байгаа. Тэснэ энийг хараа бурлаа. Ингээ доторыг авчихна.
Дотор тийм нөгөө хүний суглаад авчихлаар маск нь үлдчихэв. Ийм. Наадах чи нэрээ хөөрхөн сэтгсэн хүүхэд биш. Сэтгэлийн таалагдсан шүү. Тийм байна. Бустай нэг тэгээд бүкс арчих цаас болохгүй ингэ шидсэн шүү дээ. Тийм байна. Одоо энэ дээрээ их гоё. Одоо нөгөө хэнийг оруулж ирнэ. Саран чимгийг оруулж ирнэ. За. Цэрэринци. Гоё юм уу? Үцлэнтэй байгаа зү бурлаа хар та. Тийм байна. Хөөрхөн хүүхэн байна уу? Энэ ихмэлийг бэлтгэсэн хүүхэд үнэхээр сэтгэж чадсан байд. Ихмэлийн бэлцэн үнийг хэлээд байгаа юм уу? Надад бол одоо тэр саран чимгч бас ажил хэрэгч юм байна гэж харагдаад шүү дээ. Энэ хараа. Гоё байгаа зү. Тэгээ энэ дотроо тоглоомтой байна. Тоглоомтой байна уу? Тийм байгаа байд тээ. Тийм биш. За би та нарыг ядраана 12 шатны ловер байна гэж штэ. 22 шатны ловер байна гэж. 22 шатны ловер байна. Урагшаа уучлаарай. Үер хурд хийлээ мэл. Энэ юу юм уу? Гараа онгой монгой гэд хүүхдийн ном юм шиг байна. Барай мараа энэ төр. 22 шатны ловер байна харалта. За уншаад тэ. Нэг сонирхоотой. Гараа онгой ярих хин нэг үнсэх гинэ. Юу гэсэн үг вэ? Энэ 3 дээр буухаар хин нэг үнсдэг юм байна. За, юу 4 дээр буухаар үсэрдэг юм байна. Энэ хараа. За. 5-д нь өвсрэнгээ 10 амтан нэрлэх, 6-д нь өнжих, 7-д түргэн хэдлэх, дахин шоо хаях юм байна тийм ээ буурлаа. Шоо хаяа тоглодог. Шоог нь өгж явахгүй яасан бэ? Тийм бэ. Дутуу ажил хийсэн байх шүү. За, тэгснээ яа гэнэ үү? 10 удаа боссуух гинэ 9 рүү орох юм бол теста өө юм болох. За 10-д нь твүүдэг нэг сарамгчин дүрслэн үзүүлэх галуун цуугаар явах гэд гих мэтий 22 барайтай ийм хүүхдийн тоглоомны имийг бас хийж явуулжээ. Гэхдээ шоог нь өгж явуулаагүй шүү. Шоо өгсөнгүй. Өнөө амны хаалтны чинь энэ амны хаалтны арын зурагт нэг хүүхдийн тоглоом явуулсан байна. Шоог нь өгсөн бол бас энэгээр чинь нэг жоохон би ч гэсэн жоохон тоглож жагаад тэгээд явуулчмаар л да. Данч шоо алга байна. Тэгэхээр айл болгонд шоо байхгүй. Манайд шоо байхгүй бас. За. Ингээ сурталчилгааны юм бол их сонин гой сэтгцэн байна. Сэтгсэн юмнууд таалагдаж байна. Тийм учраас тодорхой сонирхолтойгоор бас үзлээ. За, өрөөг нь харъя. За энэ одоо өрөөг нь ингээ бүгдээр харъя. Юу гэж өгсөн бэ? Их дэлхийгээ ижин шигэ хайрладаг, их түүх өв уламжлаа, үнэт зүйл хэмээн эрхэмлдэг эгэл нэгэн эрдэнэт хүмүүн танд зориуд. Гоё яар өөрөө тийм үү? Чи болж байгаа юм биш үү? За. Их дэлхийн энтрийг оруулсан биш үү? За. Болж гин их түүх мөх гэж бичсэн байна шүү. Өв уламжлал гэдэг. За энэ чинь тэгээд таанахын энэ улаан өнгөтэй юм байна л. Манайх чинь аль намаас твсэн бэ? Цааталт нь өстө нэр байхгүй. Ийм олон юм биш үү? Ийм олон хүнтэй зураг байна. Энэгээр маш олон хүнтэй зураг. Энэ хийх ерөнхий сайдаа багаар сонгоё гэсэн. Тэдний багийн хүн байна. Ерөнхий сайд хүрлээг нь үү? Ерөнхий сайд хүрлээг. Ерөнхий сайдаа хүч нэмнэ гэдгсэн. Нөгөө баг нь балаа. Тэгсэн хэрнээ сайданд дажгүй тийм. Би танд ярьж өгөөдсөн шүү. Энэ сайд чинь надад таалагддаг. Таалагддаг. Тийм үү. Тэгээ ганцхан шүү. Ганцхан. Гэтэ энэ саран чимэг гэдэг эн чинь бас таалагддаг шүү. Энэ гоё юм сэтгсэн биш үү? Энэ хүүхэд надад таалагдж байна. Яагаад гэж? За. Ядч л 6 ширхэг хүүхдийн талбай байгуулсан байна. За тэгэд их гоё сэтгсэн байна. Энэ масктай гэж орж ирээ. Ингээ ийм байвал болж штэ. Жохон ингээ сонирхол тусаа авч үз чинь. Бусдын байхгүй. Өмнө ирсэн юмнуудыг нийлүүлж байгаа л хогийн сав руу явуулсан. Өгөөчлаараа өршөөгөөр. Шин содон юмд дуртай хүмүүс шүү бид нар. За нэг иймэрхүү сонтой юм байна. За буурал миний бодлын унш хүнд таалагдахын тулд юу ч хийж магадгүй шүү. Тэгээ харин загвар зохиосон хүүхдийг нь маш их таашааж байна гэж хэлээд байна шүү дээ. Ягаад гэвэл ийм хинэн мэддэхгүй хүүхнийг
Магад ширээний хүүхнийг ингэтэл нь гоёод гаргаад ирнэ гэдэг чинь тэр загвар өвс гэж гайхалтай. Тэр загвар тэр дамны хаалттай загварыг зохиосон хүүхдийг асар их таашааж байна. За тэгэхээр энэ амны хаалттай загварыг хэн зохиосон болов? Харин тэр хүүхдийн нэр байна уу? Надад энэ улс төрчийн нэр сонирхолгүй байна. Загвар зохиосон хүүхдийн нэрийг нь олоод гооч. Тэрийг нь бас хайж байна. За үзээтэй. Тэгээ бусдыг алдаршуулж чадахгүй хүн өөрөө овоогүй юм л байдгийг. Ойлгож байна уу? Тэгэл хэмжиж штэ. Хэрвээ энэ хүүхэд энэ загварыг зохион бүтээсэн, энэ загварыг уралсан баг хамт олон хүүхэд хүчин чармаалтыг ямарваа нэг газараа дурдатхан алдаршуулсан байх юм бол энэ хүүхдэд би итгэнэ. Итгэнэ. Яагаад гэвэл бусдыг хүндэлдэг хүн өөрөө хүндлэгдэх замтай байдаг. Бусдыг хүндэлдэг хүн өөрөө өвийн мөртөө байдаг. Тэгэхээр тэрүүгээр л энэ хүүхнийг хэмжиж чинь шүү дээ. Тэгээ. Хайгаад тий. За ногоон масктай зурган дээр л тэр энэ ингэ дизайн хийв ингэж тэнд энд үйлдвэрлэв гэсэн юм бол байхгүй нэ. Наа ч мэн буурлаа. Нэлээ би нэг үзье. Байсангүй. Тайлангийн дэлгэрэнгүй дорк QR кодоор нэвтрэн орж тавьдсан уу гэдгсэн. Саран чимэг би гэдгсэн саран чимэг би ингэсэн гэ баг. Өөрийгөө магтаснаас бусдыгаа магтах чадваргүй хүүхэд байна гэж би харлаа. За тэгэхээр энэ хүүхний одоо буруу хийсэн зүйл нь яасан гэхээр энэ одоо гоё эрхлэн сурталчлага хийсэн хүний нэрийг хүүхдийн нэр энтер гэгээд хамт олонны тэнд үйлдвэрлэв энтер гэж бичсэн бол тэр хэвлэлийн одоо тэм загвар зохион бүтээгч энэхүү санаа гаргаж ийм сайхан дэлгэрэнгүй хийж өгсөнд баярлаа гэдэг үгч байхгүй байх шүү дээ. Тэгэхээр жоохон сэтгэл жоохон юу. Тэгэхээр энэ бусдын хөдөлмөрийг хуйгаалan сорогч байна л да. Тэгээд л таалагдхаа байж байгаа юм. Танд дотор нь зөндөл юм битсэн ба штэ. Тэгэхээр наадах чи ингээд энэ хүүхдийн загварыг зохиосон номын сэтгүүлчийг ингээд нэр алдаргүйгээр энэ хүүхэнд хамаг хөдөлмөрөөр дээрэмдүүлчихэж байгаа байхгүй юу? Тэгтээ цалин авна штэ. Цалин авах нь ямар хамаатай юм. Тэгтээ тэргүй энэ хүүхэн ч цалин авч л байгаа штэ. Тэгтээ дунд нь орж бичих хэвээр тийм ээ. Үгүй дунд нь биш. Нөгөө адагт нь юм уу тэргүүдэн ямар нэгэн газар тусгах ёстой нэг өөрийн ингэсэн зохиолчийн зай байдаг шүү дээ. Эсвэл энэ хараа буурлаа энэ дотор энэ нэг төрөй хийсэн ажлууд байна л да. Энэ хүүхний хийгээг хүүхний баян зүрх дүүрэгт хийсэн тэр намынх нь хийсэн ажлууд бол бүгд л орсон явж штэ. Тэгээд харин эн чинь бусдын хөдөлмөрийг шулаад байгаагаас бусдад талархах сэтгэлгүй амтан байгаа вэ дээ. За тийм байна тийм би. Тэгж ойлголоо. Болж гинөө. Ойлгож гинөө. Тэгээд энэ үйлийг хийж чаддаг хүнийг тодолох юм бол бид нэр тийм үү. Ядаж тийм үү. Баг хамт олно хин ямар төрлийн чадвартай юм гэдгийг ойлгоод тийм биз. Энийг чи хамт олноор нь чадвартай байна гэж үнэлнэ шүү дээ. Тэгэхгүй ингэж бусдын хөдөлмөрийг шулан дээрэмдээд байх юм бол яаж одоо түүх үлдээх юм бэ? Тэгтээ алдсан байж магадгүй. Одоо тэг цаашаа суралцах байлгүй дээ. Энэ араа масктай гоё байгаа үстэй. Энэ гоё сэтгэсэн байна. Сэтгсэн хүүхэд нь маш сайн байна. Энэ хүүхдийг сэтгүүлэн ажилласан хүүхэд нь маш муу байна гэж хэлээ. Йоо за та бид нар чи одоо юугаач мэдхэвтэй хоёлоо тэр донгосоо сууж ирсэн. Ингэчижээ гэд мяалал те. Тэгэхэд манай Тэмүүчин яасан? 800 жил бид нар ганц хургуултгаа зөөсөн байтал нэрийг бичсэн шүү дээ. Монголын нус давчин дээр. Тийм. Би тэрнээс нэг хонь авч исэн гэдэг бүгдийг нь бичсэн шүү дээ. Ийм л байх хэрэгтэй байхгүй манайхан Тэмүүчнээсээ суралцъя. Тийм. Тэр чи хамтарсан үлээ бүгдийг нь тоочдаг байхгүй. Тэр орж ирв, тэр гарч ирв, тэр цай хөргөж өгөв гэдэг. Тийм. Энд дэр чин тэр ингэдүүгээд энд туслах тэр залуугийн имийг ингээ хайгаа байхгүй. Олсонгүй. За дараагийнхаа юм дээр манайхаа энэ үнийг бас анхаарах хэрэгтэй байна шүү. Монгол ард намынхан анхаарах хэрэгтэй байна. Та нар ажил хийхгүй шүү. Ядаж ажлыг хийж байгаа тэр нэгж хүний үр дүн амжилтыг уухайлж байж одоо ихтгэл сэтгэлд үлдэн шүү дээ. Тий. Тэгэхээр чи энэ дээр гарсан энийг хэдэн нөхдүүд л хийсэн юм шиг те. Эднэр яг үнэндээ тоосгоч зөөгөөгүй нөхдүүд байхгүй юу? Тий. Тоосгоч зөөгөөгүй. Тоосхоных нь мөнгнөөс гуссан буурлаа. За тийм дээ. Бараг л. Тийм хүмүүс байгаа шүү.
Тэгээд одоо тэгтээ бол ингээ багаараа гарыг гэж ингэж зүтгэж байгаа юм байна. Багаараа гэхэлэр яг энэчээс бас тэгтээ ажил хийдэг бас олон хүмүүс байгаа шүү дээ. Их юутай. Тэр хүмүүсийгээ гарах хэрэгтэй. Ажил хийдэг хүн угаасаа ойлгомжтой. За. Ойлгомжтой байдаг. За. Ажил хийдэг хүнийг ерөөсөө шалгахад амархан. За яар шалгах вэ? Хамгийн их газар сүйтгэнэж хамгийн их одоо нэг янз бүрийн шүүмжлэлд очсон ч биеэ өмөөрхийг оролдож байдаг. Гэхдээ энэ ерөнхий цачин энэ тэнд яваал зөндөө биеэ өмөрөл зөндөө байсан шүү дээ. Тэгээд эний чин тим чим хийм чим гэж маш ихээр шүүмжилдэг. Тэгээ их олон газар царай нь үзэгддэг. Тэгэхээр юм хийх гээл яваад байгаа хүмүүс. Хамгийн гол нь надад таалагддаг нэг ноён уулыг мурдаа юу дэмжиж юусан шүү дээ. Энэ чинь хамгаалтанд авсан. Тэр их таалагдж байгаа. Тэгэхээр тэр ноён уултай холбоотойгоор маш их олон одоо ургамал амтан тийм үү тэнтэй холбоотой нөө бидний зорж хийж явжсэн тэр зүйл маань бас бүтсэн болохоор их талархаж байгаа шүү. Баярлж байгаа шүү. Тиймэрхүү шалтгаанаар би нөгөө хамгаалалтын талбарт байсан хүүхдэд гялаадаг юм аа. Гэхдээ энэ хараа энэ хүн зөндөө олон хүний юу юм шүү дээ. Толгоонууд шүү дээ. Энэ зурагтаа нь. Энэ дотор гамбуушийн зурагч байгаа учраас итгэлтэхгүй. Ягаад гэж энэ нөгөө хүмүүсийн зурагнуудаар ингэж нөгөө өнгөний юу шоу үзүүлж байгаад царайг нь гаргачихж байгаа. Тэгэхээр чин энэ царайн дотор одоо юу гэдгийг нөгөө нэг өөрөө хүсээгүй байсан ч царай нь орцсон байж байгаа явдал байгаа учраас. Тийм байгаа байт. Жишээ нь энэ үхэр байна шүү дээ. Энэ үхэр хүссэндээ зураг авахулсан юм уу? Наад чи бурлаа байх. Энэ оног байна шүү дээ. Хүссэндээ зураг авахулсан юм уу? Наад чи Монголын байгалийн байхгүй да буурал байна. За жишээ нь энэ өвөр Монгол бүх. Хүссэндээ зураг авахулсан. Наад чи хараа энэ тэндээс зургнууд олж ирж тавьсан баг. Харин тэгээр хэлээд нь шүү дээ. Эний чин дэмцэндээ царайгаа авахулсан юм биш. Зүгээр л хүмүүсийн зургийг нийлүүлээд царай хийсэн байна гэж. За юм ялах юм бол зөндөл юм байна. Гэхдээ хоёулаа жоох аялах юм байна. Тэгэхээр энэ зургийг ингэж эвлүүлээд царайг нь гаргасан хүүхэд бол хөдөлмөрч байна. Гэхдээ эзнээс нь зөвшөөрөж өхрөөс зөвшөөрөл авахгүйгээр яг зургийг нь ашигласан гэх. Одоо та нар чинь тэгж хэлэлцдэг үедээ. Тэгж хэлэлцдэг тийм. Миний оюуны өвч, миний хийсэн бүтээлийг ингэлээ хэлэлцдэг. За нэг иймэрхүү юутай байж байна. Өнөөдөр ирсэн манай одоо орж ирсэн сурталчилгаан бол нэг иймэрхүү байна. Бусд нь бол нэг байдгал юмнууд байсан. Чамд нөгөө төмпөс авч орж ирв үү? Төмпөс байдгүй буурал хүлээгээд тэрний чинь шүмжилсээр байгаа нэг болцсон юм шиг. Тэгээ өмнө ч бас авч л байгаагүй л дээ. Тэр нэг хөдөө мөдөөл тарагддаг юм шиг байна. Төмпөс авч орж ирээгүй л дээ. Аяг орж ирээгүй. Үгүй орж ирээгүй. Аяг ч авч ирсэн удаа байхгүй бас. Тэд нэг тиймэрхүү газараас юу яддаг юм шиг байна. Талх орж ирээгүй. Талх орж ирээгүй. Талх орж ирээгүй. Төмөс орж ирээгүй. Төмөс орж ирээгүй. Тэгэхээр чамайг чадвартай хүн гээд тоохгүй байгаа юм байна те. Чи чадваргүй царайлахгүй юу? Тэр тэнд нь учир нь тэндээ байдаг юм уу? Ажил хийгээгүй тийм. Өчигд зургийг авчдаг юм уу? Ийм ч нэг ганц шил төмсөнд явчихаар амтан байна да гэж онцлогдохгүй л байна да. Ганц гэл төмсөн туурдахтахаар уу? Тий. Бас цаагаараа юм залтай юм хийдэг. Тэгэхээр хин төмсөнд саналаа худалдах уу, хин төмсөнд саналаа худалдахгүй вэ гэдгийг хэмжээдэг. За. Тэгээд одоо нэг 24 чинь 10 хоногийн дараа бол тэгээд нэгэн асуудлууд гарах гэж л ах шиг байна да. За өнөөдрийн лайв буурлаа өнөөдөр ажилтаа орё хийлээ. Сэгцгэр шар бид хоёр ингээл сурчлагын хуудас шинжээл. Энд үг үсэг алдчихсан байна. Монгол хэлээ мэдэхгүй гээл сууж яхаа да. Нэмэргүй юу? Нэмэргүй. Гэсэн юм тэгээд. Нэмэргүй. Зүгээр сэтгэлээ илчилж байгаа. Ерөнхийдөө бас нэг юу төгсөж байгаа юм чинь таны бодлоор одоо хүмүүсийг яаж шинжих вэ? Шүү дээрэс нь үзээд ингээд тахлаар нөгөө л байдаг хэмээрэл ардсан тэр нам л гэж яваад шүү дээ. Тэгэхээр шал дургуун өрөөд бид дахиж харахаа байсан. Бидний түүх ч гэсэн адилхан шүү дээ. Чонсын ампхайн талуу, хабуулын талуу гэдгээр тэрүүгээр байнга л хатагдаж байдаг шүү дээ. Гэтэл тэнд ампхайн талд таргуудаа явж гин үү, агаач уу явж гин үү гэдг нь өөрөө өндөр ач холбогдолтой зүйл байдаг. Яг намаар нь харах юм бол нөгөө тогтонго улс төрийн туршлагатай намууд байна гэдэг бол тэр чинь одоо нөгөө түүхэн тодтгол шүү дээ. Ойлгож байна уу? Одоо нөгөө ампхайн талынхан, хабуула талынхан гэдэг шиг тийм үзэгдэл байхгүй. Тэр дотор тийм үү? Алтан байна уу, эсвүхэ байна уу гэдэг өөрөө өндөр ач холбогдолтой асуудал байдаг.
Ойлгож А байна. дэмжигчт нь Юу? тэнд ажиллаж байгаа хүмүүс нь. За одоо ингээд бодъё л да. Манай цаг үеэр За. За амбахын тал хабул хааны тал гэдэг хоёр том тал байна. Одоо танахра маань хоёр. Ойлгож байна уу? Ман ан хоёр. Маань хоёр. Ойлгож байна. Ойлгож байна. За. Хабуулын тал нь төрүүлж үүсгэсэн их өндөр нэг улс төрийн чадвартай. Амбахын тал нь хожуу үүссэн. Гэхдээ шинэлэг санаа ихээр дэвшүүлдэг. Тэгэхээр амбахын тал нь ардсан нам юм байна. За нөгөөх нь болохоор уг нь бол Монгол ардын хувьсгалт нам гэж байж байгаад тэр нь хуваагдаад ман болцсон. Гэхдээ хуваагдсан юм чинь. За одоо тэгвэл ингэ. За тэр Монгол ардын нам чи 2 хуваагдаад 2 нам болж байгааз. Тий. Тэр нэг хуваагдсныхын толгой тэмүүчин нөгөө хуваагдсан талынх нь одоо хэм бай. Жамухай байна гэж боддоо. За болж штэ. Ойлгож байна уу? За тийм. Тэгэхээр манай үед ч адилхан танаа үед ч адилхан л байгаа байх. Яг үе штэ. Монгол ардын хувьсгалт нам 2 хуваагдсан. Тэгэд тэгэхээр чин нэг нь хууч намаар байгаа. Нөгөөх нь ман нам гэж ингэж явж байгаа. Тэгэхээр энэ хоёр маань одоо нэг толгойн тэмүүч нэг толгойн жамхай байсан байна. Эсрэг талд болохоор шинэлэг арцлсан одоо хамбахын хааны ардсан намынхан гэж ойлголоо. За амбахын хааныхын талд нь таргуудаа байгаа. За таргуудаа байгаа. Эвгэрэч. Тийм үү. За бүгдээрээ тийм үү байлтахын оронд мөнгөө төлөё гэдэг үрээтэй. Тийм үү. Нөгөө одоо ингээ 3 намын одоо хүчрхэг нөгөө түүхтэй байдалд ороод ирлээ штэ. За таргуудаа мөнгөө төлөөд эвтэй байцгаая. Ямар ч гадаадан ихгүй эвтэй байцгаая гэдэг үрээ гаргажээ. За тэгэхээр эн чинь инх амгалангаа хөдөлж явах тийм одоо үрээ заллага байна штэ. Алсан нам адилхан одоо юугаа төлөд улсынхаа одоо хаанд л юу байна газар нутаг шороонд байж байгаа алт мөнгөө ингээд гадныхын ашиглуулад эвтэй байцгаая. Тэгэд өөрсдөө хөгжиж гэсэн. Ерөнхийдөө нэг тиймэрхүү. За гол нь алт мөнгө одоо газар шороогоо ухуулах дуртай тэд нар бол. За гэтэл нөгөө хууч намын 2 бүлгийн жамуухай тал нь тийм үү. Тий бид дангаараа хүчгүй. Тийм болохоор татаартай мэрэгдтэй хинтээ чамаагүй сөлбөлдөж байгаад учраа олцгоё гэдэг үрээтэй. За ойлгох нь. Ойлголоо. Тэгвэл тэмүүчин гэдэг байдаг тийм үү. Тэмүүчин нь болохоор өөрөөсөө ухаан суугаагүй байж өрөөлд зарцалцны нэмэр өөртөө хүчтэй болъё гэд өрөөтэй сууж идэг. Тийм бүхнийг өөрөөсөө гэд нөгөө эхлэлцгийн өрөөгаар сууж идэг. За ингээд 3 толгой зориг гараад ирлээ. За одоо эний чинь 3 нэр дэвшигчээ сонголоо штэ. За маргааш энэ дээр бодцоогоороо бас та нар аль нь тэнтэгэ таарч ийн гэдгийг бас санаагаа бас өгөөрэй. За гуруулаа. Тэгээ би да нэр дэвшигчд байна штэ. Тий. За нэгүүдээ аваа. Нэгүүдсэх тийм үү. Тийм үү. Дутсан ч дутуугчин дүүрэг нь дүүрэн байх юм бол хоосортол ч мөлжин гавраатай байж идэг. Би да нэр дэвшигч байна штэ. Яасан гинэ юу амар юм бэ таачаад. Дуцсан ч дутуугчин дүүрэг нь. За дутуугчин дүүрэг нь. Дүүрсэн бол ясэ чинь мөлжин гэж сууж идэг. Юу гэсэн үг гэр чинь тийм амар хачи баг. Тийм баячуудыг үзэн ядах холбоо байхгүй юу? Тэмцэгчдийн бүлэг юм шүү. Арай тэмцэгчдийн биш. Одоо жидүүгийнхэн гэсэн үг шүү дээ. Гэхдээ жидүүгийн мөнгийг авч залгидах нь биш. Жидүүдээ хөрөнгө оруулалтыг хайж нөгөө монопол, олигопол гэдгийг нь эсэргүүцэгчээд байгаа байхгүй юу? Ойлгож байна. Тэгээ жидүүгийнхэн байхгүй юу бид нар. Тийм үү. Ганц өрхөөрөө гавал толгоогоо гэдэг ийм бүлгүүд байхгүй юу? Ойлгож байна. За ойлголоо. За. Тэгтэл одоо нөгөө талд одоо байгаль усныхаа төлөө тууштай цэмцэгч. Манай гоо Баатрийн бүлэг байгаа штэ. Тэр нь болохоор яаж ийн гэсэн. Яг хуучин болохоор нөгөө Амтгай хааныхаа бүлэгт зүрхнийхээ талбарт одоо ордог байсан ч гэсэн тийм үү. Их орондоо хартны саврыг ойрдог байхгүй. Их нутагта юуны зүстний ölмээ оруулахгүйгээд ойрлоо сууж байдаг. Яг нөгөө уул хамгаалагчд байхгүй юу.
Говбатрын талынхан тийм. За Говбатрын талынх. Аа. За тийм байна. За тэгээд ойлгомжтой. За тэгээд байж итэл одоо хуучин Хавгуула хааны тал байсан. Тэгж байгаад шин толгой тэргүү солиод Тогтуу жанжны одоо гарт орсон. Юу гэдгийг улс төрийн туршилгаа бол хуучин намуудаас авч байсан хэрнээ өөртөө шинээр байгуулагдаад гараад ирсэн. Одоо Ургуудаа Мангуудагийн холбоо вэ шүү дээ. За энд чинь одоо нэг шин нам ямар юм чи нэг бахан шинээр хүмүүс гарч ирсэн тэр бах та бодвол одоо 5 тэмцэгч гэнүү ямар юм. За. Тиймэрхүү хүмүүс гэж аа. Тэгээд улбаа суур хайрын цэвэрлэнэ гэдээ бүр хааныхаа эсрэг болцоо. Дахиад нэг үү? Тий. Нөгөө тэр Ургуудаа Мангуудаа чинь тэгээд байгаа. Улбаа суур хайрын төрийг шинчлэн нэг авираатай сууж байгаа. Тий. Устгахчлан сүйтгэх нэгээд угаасаа. Тийм үү. Тэг хааныг эсэргүүцсэн бүлэг байхгүй юу? Хаант засаглалыг бүр эсэргүүцээд байгаа. Яг засаглалын бүр нөгөө нэг дүрмийг нь эсэргүүцээд бүр шинээр засаг тогтоох гээд. Тийм үү? Бид нар одоо энэ одоо Хавгуула хаанаач вэ, Амбгаа хаанаач хэнийхэнч талд орохгүй гээд Тогтуу жанжныхан ч бүр юм эсрэг үзэгдэлтэй сууж байгаа. За ингээд хэдэн одоо нөхдүүд чинь тийм үү? Хөрөнгө олж иднэ гэсэн жижиг бизнесмэнүүд манайх нэгүцийнхэн заяа. Ямар нэгэн байдлаар хөрөнгөнд хүрэх гээд тийм үү? Нөгөө төрчин болохоор нөгөө байнга өгөөжтэй байдгаар нь том компаниудад итгээд жижигүүдийг хайдаг штэ. Тийм учраас том компанийг устгахын төлөө оршдог жижиг компаниуд болох бидний нэгдэл. За нэгүцийнхэн одоо миний дор байгаа хийхэн. За хуучин төрийнхэн улбаагаар нэг юм тэнцвэр тогтоогоод байгаа 2 том бүлэг. За тэгээд наад төрийн чинь устгах гэсэн одоо Ургууд Мангуудын холбоо. Тэгэнгүүт зүгээр нэг ямар ч үзэл бодол нь хамаагүй энэ хөрсөл байвал болоо гэсэн гоо вангийн одоо хэсэг бүсэг нөхдүүд. За ингээл төр булаацалтай л да. Тэгэхээр бүр тэр цаг үеч байсан биш үү энэ чинь. Энэ бол зүгээр тэр үед бол нөгөө ард түмний нүдэнд биш үзлийн хувьд дотроо цохилддаг байсан. Ямар үзлээр энэ ард түмнийг тэгтгэж туглын турахгүй хий нэцэхгүй аж төрүүлэх вэ гэдэг бодлогын гол ураа байх вэ гэдэг одоо ийм нүүдэл болж байгаа юм л да. Ойлгож байна уу? Ойлгож байна. Тэгээ яах вэ? Явж байсан чинь яваад байна штэ. Манайхан бол идэвхтэй хөдлөн штэ. Юм олж идэх гэж байгаа. Юм олж идэх гэж байгаа юм болохоор. Юм олж идэх гэж байгаа учраас хамгийн түрүүнд нөгөө огт төрийн нөгөө нэг талбарт гарч чаддаггүй хоёр дээр очиж байгаа байхгүй юу. Тийм үү? Уул усаа хамгаална. Суур төрийг устгах гэдэг хоёр дээр очиж байгаа байхгүй юу. Тэгээд яах вэ? Хүчээ нэгт гэж очиж сүрдүүлэх үү гэдэг. Очиж штэ. Тэгээ яасан? Та нар гэсэн талхыг чинь гаргая. Урд гараадаг. Хойдлоос чинь төрий болно үсттэй. Ойлгож байна. Хоны чин гаргая хамтдаа босъё. Нэг нөрөн дотроо хамтдаа олон тугаар өргөе. Нэг зориг дор явъя гэх. Эвслэх болсон байна. За тэгээ бид нар нэгцэн эвсэл болов. За тийм байна. Одоо ингээд 3 дахь бусад жижиг бүх намууд нь нэгдэнгүүтээ нэг жижиг эвсэл болоо гараад ирж байгаа байна. Тийм, манад одоо баг 2 эвсэл байгаа. Бид нар бол хүчээ задлаагүй. Бүр сайнтай муутай нь хамаагүй. Ямар тач 2 том толгойг тастаж нэг толгой болгоё гэдэг зорилготой явж байгаа. Бүр хоёуланг нь устгах гэдэг бол тэмцэшгүй асуудал. Яг бол хамаг том нөгөө нэг тижигч ноёдууд чинь тэр хоёр талд хуваагдаж байгаа юм чинь. Ойлгож байна. Тэгэд тэрний чинь одоо цагт манайхан манан гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар чинь ерөөсө ганц талд нь бүх толгойг нь хумихаар шийдэж байгаа байхгүй юу? За. Тэгээ нэг л намыг устгах нь, нэгийг нь үлдээн гэж яагаад. Ойлгож байна уу? Тэгсэн чинь манай нөгөө эвсэн нийлэгч нар юу гэж тийм юм байдгийг дарвал дарсан шиг далтайвал далтайсан шиг гэдэг унаа нүдтэй. Ойлгож байна уу? Хөөе. Тэр ч нөгөө одоо хуулагчийн чадвар хэрэгтэй. Хей. Тийм үү? Луугийн толгойг хүртэл нэгээр нь завчиж унгаадаг байтал бүү мунхарцгаа. Эхний 4 жил нэгийг унгаагаад дараагийн 4 жил нөгөөг нь унгаагаад эцэст нь хин үлдгөө бид үлдэнэ. Тэгвэл энгийн санаар хин нь ялхаа үзье. Тэгж 12 жилийн төлөвлөгөө боловсруулъя гэхээр за гэдэг нэг. Ойлгож байна уу? Ягаад гэвэл эн чинь маш урт хугацаанд тэмцээд угаасаа үр дүн гарахгүй байсан учраас тийм үү? Ямар тач нөгөө төлөвлөгөө байгаа юм байна.
Тэгээд нөгөө талах нь байгаа юм байна гэдэг шиг төлөг нь байгаа юм байна гэдэг. Тэгээд биднэрт чинь арай нэг тэднийг бодвол бид нар чинь нөгөө нэг амжиргааны чадвартай юм болохоор бас нэг дагуулад байгаа байхгүй юу. Тийм үү. Одоо ухна. Бид нар болохоор зах зээлээ тэлхийн тулд заавал тэр намыг устгах шаардлагатай. Тэгээ өөртөө бас толгойлчих санаатай. Яг уу толгой болохын ягаас илүүтэй тэднэрийн одоо монопол зах зээлийг устгаж тийм үү. Одоо арай нэг улс төрийн хувьд нэг өөрсдөө чөлөө гаргах зорилго байгаа гоё. Тэгэхгүй бол хаалттай. Тэгтээ боломжит одоо ийм орон зайнууд ихээр байгаад байдаг. Нөгөө биднэрт одоо тоног төхөөрөмж нь байсан ч хэд нуглаж биднэр дээр орж ирээд байдаг. Үйлдэл хийх гэхээр ойлгож байна уу? За намын одоо тэргүүн одоо амбгаан талаас агаач зам тавилаа гэж бодъё. Тэгвэл тэрийг нэг хүүхэд аван, тэрийг нэг хүүхэд аван, тэрийг нэг хүүхэд аван, тэрийг нэг хүүхэд нь эцэст нь 10 үлжүүлсэн эцэст биднэрт нэг жоох юм орж ирээд тэгээд үнэндээ бид нар тэр 10 нугалсан юмар нэг жижигхэн нэмхэн зам тавина гэдэг шиг ийм юм болоод байхгүй юу? Тэгэхээр бид нар доор хаяж нэг нуглаатай орж ирмээр байна шүү дээ. Тийм үү? Агаач Баатар хэллээ, Мянгатын ноёндоо хэллээ, манууст орлоо. Инхээр ч ядаж талын алдсан шүү дээ. Тийм биз? Тэгэх юм бол бид нар зузаан зам тавьчих гээд байдаг. Тийм үү? Хэдэн жил сайхан илээд байсан ч үсчээд байсан ч одоо эвдэрдэггүй хэмхэрэхгүй айтайхан зам байгаад байна шүү дээ. 10 мулжусаар зам тавих тийм үү? Хагас мулжуураар зам тавих хоёрын ялгаа гарч ирнэ үстэй. Одоо тэгвэл манай замнууд чи ингээд жил болохгүй будаалгатааганд олон мулжуурээр дамжаад байгаа байхгүй юу? Нэг нь нөгөөдөгтөө даатгахсаар хагаад яг гардан үлдэгчд дээрээ ирдэггүй. Тэдний бүр нэг хариугүй юм дээр унаад. Тий. Тэгсэн болов. Тэгэхээр чи нөгөө хит олон мүлжигчд байгааг бид нар тоог нь цөөлөж нөгөө бид нар бол яг ингээд тоног төхөөрөмжтэй чадвартай ахвч нар байна. Тийм үү. За яг биднэрт эхний гараагаар бол орж ирэх нь хэцүү. Хин нэгэн мүлжижил таараа. Ядаж 2 дугаар мүлжүүр дээр очиё гэсэн учраас л тэр одоо намуудын өрсөлдөөнд очих гээд байгаа. Тэр одоо зориг бол одоо энэ манай нэгүцийн одоо доор нэгдэж байгаа ахуйч нарт бол зориг байлаа. Ойлгож байна уу? Ойлгож байна. Тэгээд үнэндээ нэгүцийн доор нэгдэж байгаа тэр бүх ахуйч нар бараг л Монгол улсын бүтээн байгуулагч нар байгаа байхгүй юу? Бүх л ажил манай нөгөө хин хийн зам гарвал тэрэл хийж идэг, тэмээ товол тэрэл явж идэг гэдэг шиг. Бид нар бүгдээрээ энэ Монгол улсын бүх одоо нөгөө нэг бүтээлтийг хийгээд байдаг. Гэхдээ 10 нугалсны мүлжүүрээр ажиллаад байдаг. Энэ байдлыг эвдэх нь л хамгийн чухал байлаа. Ойлгож байна. Түүнээс нэг улс эзлэх зорилго байгаагүй. Мүлжүүрийн тоог цөөлөх гээд байгаа юм. Тийм байна. Ойлгож байна. Гэтэл нөгөө гоо өвөг диктэр болохоор тийм үү. Бэлчээрийг замбраагүй олголт өгснөөсөө болоод нөгөө цөлжилтийн орон зай нэмэгдээд хуучин усундагаар илбэг байсан нутг нь өнөөдөр сайршуул болоод хувьсчихсан. Энээс болоод хийлгэнчихсэн хэдэн малчин нэгдсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ нөгөө нэг зүйтэй эртний одоо нөгөө нэг мал гарга зөвөө шүү дээ. Тэрэндээ тохирсон зүйлийг улс даяар тунхаглаж өөрсдийнхөө ахын анхны үйлдвэрлэлийн тогтворт байдлыг үүсгэх ганц зорилгоор л төрд очих гээд байгаа. Ойлгож байна. Тийм учраас уулуусаа хамгаалаад тийм учраас одоо нөгөө бодлогын энэ замбраагүй хэн л юм амлан тэнд нь газар өгдөг тогтолцоог эвдэж хийх гээд зүтгээд байгаа юм. Ухамжтай юм. Ургуудаа мангуудагийн хувьд бол дайм боллоо тэд нэр явчихдаг. Тэднэрийг одоо ёстой нөгөө юу гэдгүү цалинд одоо мөнгөгүйгээр ажилуулдаг. Тийм учраас нөгөө тэргүүгээсээр гүцчихсэн. Одоо манайхаар цагдаа нар байхгүй юу? Ямар ч амьдралын баталгаа өгөхгүй байж амь насны гаргадаг тийм ажлыг хийгээд байгаа. Тий, одоо онцгой байдлынхан байна. Тий, онцгой байдлынхан байна. Нөгөө цагдаа нар байна, хуулийнхан байна. Тэгээд цэргүүд дээ шүү дээ. Тийм, цэргүүд байна. Хуулийнхан бол биш. Хуулийнхан чинь нөгөө талынхаа нөгөө завшигч нар байгаад байдаг. Тийм учраас тэд нар гар хөл болох одоо энэ үйл ажиллагааг таслан зогсоогоод тийм үү өөрсдөө амьдралын баталгаа үүсгэхийн тулд тэмцээд байгаа. Нэг ийм 3 шугам очиод нэгтчихгүй юу? За. Ойлгож байна. Тийм байна. Тэгэхээр нөгөө ажил хийхээр доор нь ажиллаж идэг үйлдвэрлэгч.
Мах өгөөд гэхээр байдаг малчин. Тийм үү? Очоод алаадар гэдэг цэрэг гурав нь алга болонгот нөгөөдөл чи хөссөн усаагүй хумигдаж эхэлж байгаа юм л да. Ойлгож байна уу? Тэгтээ бид нар чинь бүх хүн амаа удирдах чадахгүй шүү дээ. Ерөнхийдөө нэг 4-ний 1 рүү 4 хуваасны 1 арт хүмүүнд хүлэн зөвшөөрөгдөд эрсэл болоод ирсэн. За. Ухамжтай байна уу? Ухамжтай. За тэгээд хэнийг нь үлдээх вэ гэдэг асуудал гарч ирнэ гэдэг. Ягаад бол зэрэг 2 толгой тасдах боломжгүй учраас 1 толгой тасдсан шүү дээ. 2 толгойтой төрийн. Тэгэнгүүт тооцохгүй юу? Тийм үү чинь. Тийм үү. Тэр чинь нөгөө нэг зохион дээр бүтээгээ тавьсан шүү дээ. Энэ намыг ямар тач удирдаад энд төв байжээгээд бид нар чинь өөрсдөө зохион бүтээлтэй гаргаж ирсэн юм чинь. За бяргүй юм чинь энийг хөвлөдэй. Угаасаа манаа гаргаж ирсэн толгой. Нөгөө зохион бүтээлтээр гаргаад ирсэн цэг учраас нөгөөх нь болохоор нөгөө яг бидний сүлжээнээс гадуур гарч ирсэн тэргүүтэй учраас тэрлүүгээ араасаа шүтээ зоож эхэлдэм байгаа байд. Ойлгож байна. Ойлгож байна. Тэгээд нөгөө олон давтамжтай мөлжүүрч алга болонгот тэмүүчэнд чөлөө гараад ирж байгаа юм л да. Одоо босох уу, унах уу гэдэг. Тэгээд ингээд 3 их одоо толгой чинь тэрий чинь ингээд 3 талаас нь хараад чи намаараа явмаар байна уу? Шин засаглал бий болгох уу гэж сүрдүүлчихэж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талд яаж устсныг мэдсэн нөгөө нэг тэмүүчнийг даган намирж байсан хуучин намынхан чинь яах нь вэ? За энийг бид нэр тэргүүгээрээ сонгочихсон гэд нэг хэсэг асуудлаас чөлөөлөгжсэн бол нөгөөх нь барьцаанд орчихсан байдаг. Яалтчгүй одоо байгаа эд хөрөнгөө алдахгүй тулд нэг юм үнэнч байдал олон мөлжүүрийн оронд ядаж ганц мөлжүүрийн дараа мануст өгөх тогтолцоо ч нэргээд тэгээ маш хурдан хугацааны төрийн өсөн дэвшилт гараад ирж байгаа байхгүй. Тэгээ төрийн өсөн дэвшилт яадгийн ардаа давраадаг юм чинь. Тэгээ буцаагаад нөгөө мөлжүүрийн төрлөгөө орч чадахгүй юу. Ингээ их Монгол улс байгуулагдчихж байгаа. Ухамжтай байна уу? Тэгэхээр яасан гэхээр тэр нөгөө хуучин намынхан чагтанд ороод тэр чагтаар бид нар маш сайн одоо арт түмнийг тэнхээтэй болгоод тогтолцооны сайн сайхныг үзүүлчихсэн учраас ингээд их Монгол улс болоод сүүлдээгээ давраад өөр улсыг засаж масаад яваад өгсөн шүү дээ. Оо, манасаа илүү чадвартай байдаг хэрээдэ мэрэдэг товхнуулаад яваад өгч байгаа шүү дээ. Нэг юм л юм болчихж байгаа юм. Одоогийн одоо төр тогтолцоотой дүүлэн ярил. Зүйрлэн ярил. Зүйрлээд ирэх юм. Тэр одоо хин гарсан тэр үнийг зөв зохион байгуулах юм бол найдвар байна л гэсэн үг шүү дээ. Тэр ам ман гэдэг нь ерөөсөө асуудал биш. Юу хийж юу бүтээдэг вэ гэдэг нь л чухал байхгүй юу? Нөгөө одоо хөвсчээд байгаа олон мөлжүүрийн аргаар энэ улсыг удирдах байх юм бол хичнээн сайн хүн байсан ч гэсэн юу ч бүтээж чадахгүйгээр дээрээ санаад доороо хүрэхгүй байдлаар одоо бид нар одоо өөрсдийнхөө нөгөө сайхан улс ухаалаж чин сэтгэлтэй байдаг хүүхдээ тэр дээр аваадсан ч доороо албан мөлжүүрийн тогтолцоонд байгаа цагт хизээч бидний амьдрал сайжирдаг. Тэгэхээр тэр албан мөлжүүрийг яаж зүгээр болох вэ гэдэг л асуудал байна. Тэр бидний тэмцэх зүйл бол одоо нам биш ээ. Албан мөлжүүрийн юм тогтцсон тогтолцоо нь өөрөө буруу байгаа юм шүү дээ. Ойлгож байна уу? Ядаж нэгэн мөлжүүртэй болоод үйлдвэрлэгчдэд өнөө хуваарлаж байгаа хөрөнгө нэрвэл тэр чинь үйлдвэр нь өөрөө тижээгч болоод тижээгч нь өөрөө төрөө тэтгээд явцдаг. Гэтэл үйлдвэрлэл төрөхгүй ахуйн зугаа цэнгэлд амжиргааны тансаглалд нөгөө мөнгө нь албан мөлжүүрт орчоод байх юм бол нэг 10 хүн л тансаг амьдраад үйлдвэр нь ч хөгжихгүй үндэст нь ч дээшлэхгүй ийм үзэгдэл ороод байгаа гэдгийг л ойлгож болох юм шүү дээ. Тийм байна. Тэрнээс л одоо за энэ ардсан нам, энэ одоо Монгол ардын нам, энэ хувьсгалт нам гэдэг зүйл энэ бол одоо тэмцэгч энэ зөв тэр дээр байвал болно гэдэг зүйл ерөөсөө биш юм. Нөгөө төрийн мэлжиж иддэг одоо нэг дээр санаачлаад өнгө шилжүүлээд за энэ зүйлийг тэтгэхийг гэхэд дотор нөгөө мүлжигчд зугаа цэнгэл хөөгчдийн нөгөө эхлэхээ байгаа л цагт яагаад ч юм болдоггүй байдал нь хэв хэвээрэл байна гэдгийг л ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр өдөө хөсөл явсан одоо энэ хоёр намуудын гол асуудал нь тэр шүү дээ, тий. Хэдэн хүн л дундаас нь зугаа цэнгэл тансаглал болгоод нөгөө үйлдвэрлэгчээ дэмжиж чадахгүй үндэст нь хөгжүүлж чадахгүй л яваад байгаа. Хэдэн хүн л хуваагаад идчихдэг тийм тогтолцоо байгаа нь өөрөн асуудал юм шүү дээ. Тийм байна. Тэр үнийг л засах хэрэгтэй байна, тий. Гарч байгаа хүмүүстэд
Юу хэлгүүт. Тэгээд нөгөө хэд нөгөө нэг газараа нөгөө нэг шаантаггүй одоо юм мүлжүүрийн арган дээрээ ирэхээр мүлжигчдийн тов улам нэмэгдээд байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Ширээний хүүхэн ч чагталж агаад нэг шөнийн явдлаар нь барьцаалж агаад мүлжиж идчихэд байгаа асуудал гарна шүү дээ. Тийм биз? Тэгэхээр үндэснийхээ тэжээгчийн тоог л нэмэгдүүлж тийм үү? Үндэснийхээ тэжээгчийг тэтгэхтэй тэр нөгөө нэг замд нь мүлжигдэх орон зайг л багасгаж үйл ажиллагаа болгож чадах юм бол маш хурдан улс үндэстээс эргэжигдэг. Ерөөсөө улс үндэстэн бол цатгалан байхдаа нэг талдаа одоо хайнга өмөрөө болдог ч гэсэн нөгөө талдаа бүтээлтийн өвөр мөц зүйлсийг гаргаж ирж л байдаг байхгүй юу? Ухамжтай юу? Ухамжтай. За тэгэхэд өнөөдрийн чинь лайваар бид хоёр жам өснөө дагуу ярья гэж итэл яагаад би чинь юугаад явчих вэ? Улс төргээ солиор. Тий, сэтгүүл үзүүлснээс болж байна. Тэгсэн байна шүү дээ. Уг нь би хараа жам өсний дагуу танаас асуулт асууж ярих гэж чухам гарчиг марчиг нөхсөн байхгүй. Бараг л анх удаа гарчиг өгж мөнгөд гэсэн чинь өө солиор. Одоо чи буцаж орж байгаад гарчгаа солиод тийм үү. Сэтгүүлээр халуур болгохоос аргагүй боллоо да. Анхаарал өртсөн сарнилцсан байна. За тэгэхээр яах вэ? Нэг цаг үед улс төрийн бодлогын дотор хутгалдаж явсан ноёны хувьд л одоо өнөө цагт бараг л ижил шахав байгаа. Яах вэ? Нөгөө мэдээлэл түгээх арга мэдчлэн ёслох жаяг хоёр нь л жаахан өөрчлөгдсөн ижил багаарын тухай. Ижил уур амьсгалын тухай хүүхдүүдэд зүгээр таны мэдхүү болгоод л ярьж эхэлв. Тэгээ та нар минь эдгээр тухайн оюундаа тунгаагаад энэ дундын мүлжүүрийг яаж устгах зөв вэ гэдгээ сайн бодоод үзээрэй. Түүнээс та нарын нүдэнд бол яг тэр нам л өөрөө булангартай харагдаад тэр хүн л өөрөө чадвартай харагдаад өнөөдрийн сонголтонд чинь одоо ихээ ирээн бараа юм болох байх. Тийм биз? Хичнээн сайн хүн сонгосон ч дунд нь байгаа мүлжүүрээс болоод тэр хүн чанаргүй болно гэдгийг сайтар бодоорой. Хичнээн муу хүн тавьсан ч магадгүй мүлжүүр нь тэр хүнийг дээш нь гаргаад ирчих болдгоо гэдгийг бас бодоод үзээрэй. За тэгэхээр энэ чинь өөрөө бидний хоёрын яриад байгаа юм чи ер нь жам өснө дагуу юм биш үү? Тэр цаг үед ч байж л байсан, одоо ч байж л шүү дээ. Жам өснө ороод яваа. Улс төрийн жам л юм да. Тэгэл улс төр чи хаанта байна уу, ардчилсан байна уу, адилхан нөгөө нэг үзэл бодлын тулаан хийж байгаа үед энэ нөхцөл өөрөө үүсчил байдаг л да. Гэхдээ дундын мүлжүүрийн чанар нөгөө нэг тоогоороо л улс төр бие биенээсээ дээр юм уу доор байдаг. Манай мүлжүүр бол нэг юм уу хоёр л байхгүй юу? Одоо их Монголын ойлгож байна уу? Юан руу ороодсэн чинь 5-6 болоод ирсэн. Одоо танахаас 10-25 байгаа шүү дээ. Тэгэхээр тэр яг төрийн чанар хаана байдаг гэхээр дунд нь нэг идэж тансаглал үүсгэгч нар цөөн байгаа үед чанартай төр тогтоод их олон болох тусам чанаргүй төр орчод байдаг юм аа л гэдгийг ойлгож болно. Тэгэхээр тэд нар юунаас олж тэгж байна? Хариуцлага байхгүй болсноос тэгж байна уу? Яаж гарч ирээд байгаа тэр олон дундын мүлжигч нар үү? Тий. Яаж хийж байгаа гарна шүү дээ. Манайх чинь гарч ирдэг учраас толгойг нь татдаг байлаа шүү дээ. Манайх одоо толгой тастай болцсон юм чи. Өөгшүүлээд хамгаалдаг хуйлтай юм чи. Бүр улам 100 хүрнэ шүү дээ тэр чинь. Тийм шүү дээ. Тэр байтугай ингээд маш их хэмжээний мөнгө ийцсэн энэ хүмүүс энэ чи бүгдөө юунд ороод шүү дээ. Дахиад твшээд шүү дээ. Тэгэхээр чин цаашаа энэ устдахгүй гэсэн үг шүү дээ. Харин тий. Тэгэхээр яалтачгүй ийм нөгөө нэг дундын мүлжигчдийг бид нар нөгөө нэг ёс зүйн хувьд тийм үү сахилгын хувьд чанхан хөлж журам барьж чанхан гавлаж байж л зогсох харахтай шүү дээ. Өөр арга ядахтай л ална шүү дээ. Одоо тэг алдаг хөл байхгүй болсноос болоод хамиг балгаад шүү дээ. Би танд байнга ярьдаг шүү дээ. Би одоо баг зүүдэнд ч ортолт ярьдаг байх та. Тэр нэг Спайр гэдэг хүн ингэсэн шүү дээ гэдэг ингээл дандаа муулдаг да. Зүудэлдэг байсан бол хэрэг зүүдлэх байлаа. Тэр заяа хичгүй юу хийгээд байгаа юм чи.
нэг авицсан мөнгөө болохоор тэр чин доллар биш байхгүй да төгрөг байхгүй юу. Тэгээд тэр төгрөгийг чинь би юунд мартцсан гэж ухааны мэрэд яваад байгаа юм чинь. Нөгөө гадаадын орн тэгээд тэр ичгнөр ерөөсөө алга. Чэж гисэн мартдаг л үедээ халаасан дугаа 10 төгрөгөө. Ямар Ногоо мөнгөийг. Ногоо мөнгө. Тэрний хувьд бол сая доллар бол ногоо мөнгө юм байна шүү дээ. Ногоо мөнгө шээ. Ногоо мөнгө нөгөө нэг юу гэдэг Сүхбаатартай ногоо мөнгө байдаг шүү дээ. Өвгөнтэй биш. Сүхбаатартай ногоо мөнгө. Тэгээ ардаа адуутай, тэрэгтэй биш. Нэг хоёр бүтэн нэг бүкс адуутай. Ногоо мөнгийг чи мартчих л байдаг үстэй. Тэгэхээр тэнд чи сая доллар тийм ногоо мөнгөний сэтгэлгүй. Тэгэхээр тэрнээс илүү мөнгө байна гэсэн үг. Тийм байхгүй юу? Тийм байна. Та нар ч гэсэн бодоод үзээ. Та нар муу ногоо мөнгийг мартдаг үедээ. Тэгэхээр чи тийм хэмжээний зүйлийг мартаж ийн гэдэг чинь тэр чинь 10 төгрөгөөл энэ тэндээ хаяа мартсантай л адилхан зүйл яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнээс мөнгө эргэлдүүлдэг учраас тэр 10 төгрөг шиг тэр хэмжээний мөнгийг мартаж байгаа байхгүй юу? Тийм байна, тийм байна. 10 төгрөг. Ийм өгсөн 10 төгрөг мартаа үзгээл та нарт хэлсэн байхад та нарын хувьд их мөнгө тэрний хувьд 10 төгрөг л байх гэдгийг ойлгооч. Тийм байна. Тэгвэл өшөө зөндөө мөнгө байгаа юм байна. Тэгээд тэр дахиад ичихгүй гараад дахиад яах гэж байгаа 100 төгрөгөө мартах болох гэж байгаа. 1000 төгрөгөө мартах болгох гэж байгаа юм байна. Тийм байна. Тэгээд хөөхөн нөгөө нэг хоёр бүтэн бор нэг бөксөн бор байдаг төгрөгийг л мартсан шиг тийм хэмжээний төгрөгийг л мартчихлаа байхгүй юу? Тийм л болоод байна. Би бол тэгж л харж байна. Хүн байж штэ. Нөгөө яалтачгүй нэг хувцсандаа нэг ногоо мөнгө хийгээд угаачдаг штэ. 5000-ыг бол угаахгүй. Ингээд гаргаж ирээд байдаг байхгүй юу? Тийм биз? Удаан мөнгө рүү ороод ирэнгүүт л бүр яаж хийж яагаад яаж үрхээ бодоод эхэлдэг штэ. Чи нэг халаасантаа удаан мөнгө хэр удаан байлгадаг гэлээ. Тэмтрэл баригдан гомбол за гараа дундаа аваад иргээл байж идэг үедээ. Мачиныг авчих маа тийш аваад тэмчгэр айдэр гэж явуулдаг. Тий. Тэгэхээр чи ногоо мөнгө учраас тэрий чи мартчих. Тэр ногоо мөнгө чинь ундаа авч болохгүй юм чи яах юм. Харин тэрний хувьд ахгүй юм хийж болохооргүй мөнгө л учраас хайчихгүй. За тэр сая маяар нь тэгээ мартдаг. Тэг чи тэрүүнийг одоо доллар гэхэд болцсон билээ төгрөг байсан байхгүй юу гэж авсан шүү. Харин тий тэгээ ногоо мөнгөд плейсэн учраас тэрч юм. Тэгээ хамгийн ичдгүү нь яахад тэгээ тийм хүмүүсийг ингээд юу яаж байгаа. За тэг одоо өсөлт манай энэ шүү гэдэг ингээд магтаад тэр нэг явуулаад байгаа. Тэр айгу зөвөн байгаа шүү. Тэр чинь эн чинь буруу нэг. Ногоо мөнгийг мартаж чадахгүй нууд нь эндээс надад те мүлжүүрийн 3 дугаар үе дээр ороод ирэх байх гэж найддаг л байхгүй. Тэгвэл ингэж байгаа юм байна. Тэр дахиад одоо сонгогдохлоор бас ингээд нөгөө гадныхан хуйлж хагаад бас томоохон хэмжээний одоо орд газар энэ төр зараад юу ачна намайг чимээг баглаа шагна гэж бодоод байна тийм ээ. Шагнах биш мүлжүүр авна шүү дээ. Мүлжүүр авна. Тий. Энд чинь шагнал биш. Тийм үү. Тийм. Яг энэ нэг ажил хийгэх гэж нэг юм хэлнэ. Тэрийг нь би тэр найздаа хэлнэ. Би энд нь тэдэн төгрөг мөлжин. Тэр найз маань тэдэн төгрөг мөлжин. Тэрний цаашаага за яах вэ гэд хаянгууд тэр нь энэ ажлыг аваад тэдэн төгрөг мөлжин. Тэрийг мөлжин гэд нэг ажлаас 25 мөлжүүр гаргаад яг нөгөө нэг хөөрхий нэгүүдээ уваад дээр мэ 2 сая төгрөгөн дээр зам тавиадах гэдэг нь орж ирнэ шүү дээ. Тэгэх гээд байгаа юм байна. Тийм учраас одоо энэ айгүйх мөнгө ицсэн хүмүүс энэ төрөдө гаргаад байгаа байхгүй. Тэд нар чинь одоо дундын мөлжүүртэй л болж байгаа. Тэр дундаас нь босох гэдэг юм байна өөртөө бас. Тэгэхээр өөртөө гарыг гэхэлэр одоо тэр арга замыг мэддэггүй ч юм уу хэлгүй ч юм уу эсвэл гарахаараа нөгөө дундын мөлжүүрийн бүсээ үүсгээгүй учраас дэмжигчгүй нэг ийм л байдалтай учраас одоо нэг тогтмол одоо ноёд гарч ирдэг үзэгдэл бий болчиход байгаа юм шүү дээ. Тэрнийх үү? За энэ л чадандаа нэг сүхэлж байгаа гэдэг чинь. Нэгүүдээ яагаад тэргүй нүүр нь удаахаа байсан бүхсэн чинь хөхөрхөө болцсон юм чигээл гаргачихдаг юм байна. Тийм шүү дээ. Тэгчээд тэрнээс нь би тэдийг гуснаа суугаад байгаа юм. Тэгэхээр чи нэгүүдээ яагаад алдартай болоо гэхээр ийм юм одноос танараа нөгөө амны цуурай шиг чалчиж байдаг учраас нөгөө яг нөгөө мүлжүүрийн хамгийн эцсний ялгадас нь очдог газар хошногны сүв дээр нь алдартай байж чаддаг байхгүй юу? Тийм байна. Өнөө цагийн энэ сонгуульд хүмүүсийн сонгох гэдэг байгаа тэр гинт хэрэггүйсэн хүмүүс улс төмөндөө одоо муу нэр авсан хүмүүс дахиж сонгогдод байгаад бүр гайхаад исэн чинь тийм учиртай ахын дахиад идэх юм байна.
эд гарах юм бол Тий. найдвар байхгүй. Өөрөө Ингээл эзнийхээ хогийн савыг нэг хүн тийм тэр хогийн савнаас нь юу гэдгийг шилжлэмсийг нэг нь 7 тэгэнгүүт нэг дараагийнхаа шүстэй ясыг нь 7 шүстэй ясыг нь дараагийнхаа дөнгөж чөмгийг авна чөмгийг авсныхан дараа ясны гуйлыг авна тэгсээр байгаад яг үйлдэгчдэр юу ч ирэхгүй гэдэг асуудал чинь гарна шүү дээ. Тийм байна. За тэгээ үйлдэгчдийг ингээ хараад доор нь гордод байж идэг ман шиг өмнөд бүр ч үуч ирэхгүй. Тийм хүмүүс бол юу ч ойлгохгүй. Тийм байна. За тиймэрхүү учиртай байна. Тэгэхээр надад тэр олон тэр их таалагдахгүй. Тэр их хэмжээний одоо мүлжүүр хаана гарч ирж байгаа нөхө та ангараханаас гарч ирнэ шүү дээ. Тийм үү химийн төлгөөр. За тэгээд торгуул хийн. Догслоо гэд торгуул авчин тийм ээ. Тэг их ухаантай ярих юм бол шоронд хийчих. Тий. Бүр ухаантай ярих юм бол буудаад алчна гэдэг. Тийм асуудалтай хүүц. Хүн зүглуулах юм бол тэгээд бүр ингээд нөгөө нэг хэл чимээгүйгээр орчлонгоос устгана гэдэг нь гараад ирж шүү дээ. Тийм шүү дээ. Энэ шүү аюул тарж магадгүй ингээд угаасаа хүн таних юм биш те. Үй чамааг тоосгодуулаад өгсөн байвал хээж гайхахгүй. Тий. Тэгээ нэг согтуудаа шөнө явж байгаа л хоосгодуулчих гээд гүтгээд эсвэл амиа хорлсон гэлөө. Тий, энэ галзуу амиа хорлно. Угаасаа галзуу юм чи амиа хорлсон гээд ерөөсөө гайхагцсан. Тэгснэ за тэр Чингис хааны нэрийг барьсан учраас тэнгэр нэргсэн гэлөө. Тэгнэ. Тэгэхээр мань хоёрыг ухаантай юм ярьж байгаа далуулсан байх юм бол та нар битгий гайхаараа битгий уйлаарай. Сайн оршуулаарай. Баярлалаа. Угаасаа ухаантай юм ярих алуулдаг нь үний юм чи яалтаач хүлээ. Тэгээ бүгс ухаантай дуурж болохгүй гэдэг хөөд үнэхээр байдаг юм шүү. Би ахт хүмүүлдэл буурал дээр л яваад очсон шүү дээ. Яасан шүү буурлууд. Дээд дамаар гарна, доод дамаар гарна хоёулаа хий юм чи яалтаач хүлээ те. Гэхдээ энд чинь амиа бодож болохгүй шүү дээ. Санаа зовж шүү дээ. Тийм учраас хэлэн ярина яадгийг алуултлаад ярина гэж бодож шүү борлоо. Энд дээр санаа зовх юм өстой алга. За. Тийм сүнтэй. За нэг хүүхд гэж 4 иргэн дээд удам доббон мэрэгний удамны үргэлжлэл борлаа гэнэ. Энэ чинь Монголын нуус товчон дээр байдаг шүү дээ. Дуббаа сохрихоо миний хөө. Доббон мэрэгний чинь боржхон өгсаа болоод энэ одоо ампай хабуула болоод төржөөд байсан. Дуббаа сохрих нь 4 иргэн болоод ус төрийн тавцангаас нэлээд хэрт хаасагдчихсан. Тэгэл яг хавтай хэл дагаал хэсэг айл болоод явж байсан юм аа. Тэгэхээр Монголын нуус товчон дээр энэ болгон байдгаа. Гэхдээ түүхэн номнуудаас унших хэрэгтэй байна. Сайн уншаад ойлгодог юм уу? Би ингэж боддог гэж. Одоо өрөг цадаг гараад бас нэг хөөрхөн хончлоо шүү дээ. Тунхаг цадаг уу? Хоёулаа. За хөөрхөн удаачлаа шүү дээ. Тэгэхээр манай Есүхэ Баатар дурлаад байгаа охтуудыг л гайхаад байгаа юм да. Яаж тийм хүн дурлж ийна? Яагаад дурлаад байна та нар? Мэдхгүй. Гэхдээ одоо тэр цагийн хүмүүс байхгүй болсон учраас гэж бодоод байгаа юм уу? Гүг. Тийм илт худлаа үгэн дээр дурлаад байгаа байхгүй юу? Хөөхөө өөлн ч гэсэн тэнд нь итгэжл байдаг. Яста ганцаараа байсаа галзуурсан байх оо. Тийм биз? Адгуус байсан бол аваад цэтэрлэнэ гээд. Яг тэгэх ч юм уу, гүйч юм уу? Аста амныхаа зургаар амлаж байгаа шүү. Танаас өөр л шүү дээ. Та яа. Яа надад тийм бэлэн цэцэг байхгүй л. Сайндаа үнсийн өвөртсөн орой өөрийн биеэр хайр илгэн штэ. Би энэ ч сэтгэлийн үг штэ. Гэтэл тэр чин адгуусаа сэтгэрлээ авч унны. Дайсан бол урвуулын авилгыг гэдэг. Амныхаа зургаар ярьж байгаа юм аа. Та суралцах хэрэгтэй байсан байна. Тийм хотол хуурмагт одоо итгэдэг би энэ юм хүмүүсийг бол бүр ойлгохгүй. Илт худлаа. Морь болоогүй эмэгтэйд морь ярьж байгаа байхгүй. Аз болж чи минь юм би чамааг авцсан гэдэг. Зүгээр авцсан гэдгийг л хэтэрхээ нуршуу хэлэж байхад чи баясаад байгаа байхгүй. Гэтэ эмэгтэй хүмүүс чи тийм дуртай авах хэрэгтэй. Хүүсээ ялгаа гэдэг чинь чихээрээ дурдна гэдэг чинь тийм болж байгаа. За. Өнцөө Илиясын төрийн өмчин аимшигтай залт орсон байна гэнэ. Тэрний нь одоо ямар залт ороод яасан мэдэхгүй.
төрийн нийтийн өмчийн аимшигтай заалт орсон байна. Үндсэн хуулийн 6-гийн 2 гэдэг нэг За хоёулаа тэр үндсэн 100 хуулийн 6-гийн 2-ыг нь тэгж байгаа л харддаг л байна. Тийм. Тэрнийг тодорхой бичихгүй бол бид хоёр тэр чи хараагүй явж байгаа шүү. Нэг тиймэрхүү нөгөө гадар орон нутгийг нөгөө нийтийн өмчин гэж хэлсэн гэдэг нэг тиймэрхүү юм яриад байсан. Мөн бидтэй. Одоо нийтих болгосон гэдэг. Тэгэхээр энэ хуулийн 6-гийн 2-д орсон төрийн өмч нийтийн өмч гэдэг хуулийн үгийн санг маш зөв сонгохгүй бол нийтийн өмч гэдэг нь дэлхийн өмч болно шүү дээ. Монгол улсын өмч, Монгол ард түмний өмч гэх юм бол зөвхөн харьяалалт иргэдийн өмч болно шүү дээ. Тэгэхээр нийтих гэснээрээ нөгөө дэлхийн нийтийн өмч гэх юм бол ямар ч улс орны иргэншилтэн тэрийг одоо ашиглаж болно. Энэ нь өөрөө яг Монгол улсын эрх дарахыг хамгаалах уугүй юу гэдэг дээр зөвхөн үгийн сонголтон дээр бол аимшигтайгаар одоо сэтгэлгээний үр дүнд хүрнэ шүү дээ. Тэгэхээр хууль засаглалын үгийн сонголт битүү хатуу байхтай маш зөв байдаг. Тэгэхээр энэ дэр ингээд зориуд оруулж ирсэн байна гэсэн үг. Одоо үндсэн хуулийн 6-гийн 2 гэж үндсэн хуулийг бид нэр уншиж ерөнхийдөө бас хахад сүүлийн юунууд нь бас арай гайгүй юунууд хуулиуд орж ирсэн байсан шүү дээ. Тэгэхээр тэн дээр энэ хараа нийтийн гэдэг өмч гэдэг ингээд оруулсан байна. Хуулийг вэ шүү дээ. Энгийн хүн уншаад ямар сайхан юм бэ гэд мэддэг үгийн сангаараа төсөөлдөг. Гэтэл үндсэн хууль одоо буюу засаглалын үгнүүд дээр тэр нэгж утганд яг ямар утгыг одоо ойлгох вэ гэдэг нь өөрөө тэр хуулийг болонгордуулах сэдв нь байдаг л да. За тэгж яагаад ерөнхийдөө нэг зав зайтай тийм үү оюун ухаан сэргийг байх юм бол бүгдээрээ нэг хуулийн тухай ойлголт авнаа. Үндсэн хуулийн үү? Үндсэн хуульч биш зүгээр хуулийн үгэн дээр ямар бодлоо байгаагаа би нэг дээхэндээ нэг санхүүгийн хууль уншсан ш, сангийн хууль уншсан шүү дээ. Тэрний шиг янз бүрийн хуулиудын одоо үгийн сан дээр ямар тоглолтууд орж ирж болдог вэ гэдгийг одоо дуулж чих тасцгаая дөө. Тийм. За нийтийн өмч нэрээр аль эрх дарахтаа дураар буюу хуулийн дагуу авч болно. Хуулийн дагуу тал нутгаа хинт 50 тух хинт ч 50-д тух аюултай гэдэг чинь. Тийм ээ. Тэгэхээр нийтийн өмч гэдэг Монгол улсын иргэншээлийн бүх ард түмний өмч гэдэг дэр маш том одоо хөгт хумны зөрөө байгаа шүү. Тэгэхээр энийг одоо солихын төлөө бас олон хүмүүс бас нэр дэвшиж байгаа шүү дээ. Би энэ залтыг одоо эсэргүүцэж байна. Энийг бид нарт эрх байгаа. Ягааггүй ард түмэн чиглүүлэгч өөргөө гүйцэтгэх юм бол бид нар чиглүүлж л таараа. Тэд нар чиглүүлэхгүй бол өөртөө өөргөө гүйцэтгэхгүй байгаа гэдэг. За нэр номшиж байгаа хүний дуу хоолой та эрт ямар санагдсан бэ? Сэтгэлдээ хуваацаач гэдгсэн. Би танд нэг сонсуулсан даа. Ингэж ярьж ийн манайх одоо ярьж байгаа шүү гэдэг. Тийм. Тэгээд чамд ямар санагдав? Гэхдээ би бол баяртай байна. Яг л одоо өдөд судар номын маань бас ингээд ийм ном гарсан шүүгээд олон бас юм сонсогчтой байдаг. Тэгээд тэр сайхан хоолойтой угаасаа бүр багасаа бид нэр тэр дуу хоолойг бас сонсож өссөн байдаг. Бүх тайлбарлаж идэг. Бас дээрэс нь ингээд их гоё нөгөө кино энэ төр дуу оруулж идэг тийм хоногсон их гоё дотгос хоолойтой. Тим хүн уншиж байгаад нэг баяртай гал таас. Шулуухан хэлчихэд итгэхгүй. Өөрөө ном унших гэж залхуурж байхад уншаад өгсөнд баярлаа гэдээ хэлчихгүй. Би бүгдийг нь уншаагүй л дээ. Сонсоогүй л дээ. Ерөнхийдөө уншиж юм гэдэг нөө бусад ажлуудаа хийгээ явжсэн. Тэн дээр бол нэг асуудал гарахгүй. Сэтгэлдээд энэ ус ингээ халтуушгаар бас хүмүүс сайхан уншиж чинь баярлаа гэдгсэн байсан. Одоо бол таалагдчихж байгаа. Яг уу. Та нар яг одоо энэ тунхагийг тийм хүнээр уншуулад одоо ингээд нэг чихэндээ ямар гоё юм бэ гэд нэг сонсох. Өөрөө уншаад тийм үү тухайн нөхцөлийг өөр дээрээ одоо тухлуулан бодох хоёрт одоо маш их өөр өгөөжийн үр дүн байдаг юм шүү гэдгийг л хэлье. Түүнээс өөр ч үг хэлэхгүй дээ. Сайн муу, сайхан муухай гэдэг. Ягаад гэвэл үлгэрийг сонсох, үлгэрийг бодох хоёрын хооронд маш их зөрөө байдаг. За тэгээд энэ нөөс өрг тунхаг маань өөрөө хүний сэтгэлгээг задлах зорилтоор гол нь тэгж хэлж бичиж бүгдээр зүтгэсэн. Тэгэхээр тэр өөрөөсөө яг бас давхар уншаад бодоод тийм ээ. Нэг үйл явдал дээр олон хүний сэтгэлгээ зүрх нь яаж гарч нэг үйл явдал дээр энэ олон хүний сэтгэлгээг уншичаад дараад нь өөрийгөө тухайн үйл явдал дээр бодоод ямар хариу үйлдэл гаргах өөрийнхөө мөн чанарыг толтоод ингээд
нэг нийгмийн бүрдэл болж байгаа тоглогч бүрийн оролцогч бүрийн дөрөв бүлэгний одоо зам байдал гаргаж байгаа үйлдэл үг тийм үү нийгмийг бүтээдэг тийм үү энэ нийгэм нь өөрөө заяа тавилан аль ч хэлбэрт байж болдог гэдгийг ухаглаад ирэх юм бол та нарын дотор маш том чатга тайлгдана. Тийм тэгэхээр энэ номыг маань ерөнхийдөө өв бүрдэлүүд маань одоо оюун ухааны тавьсан монголчуудын оюун ухаан тавьсан чатгыг тайлах номоо гэж хэлчихсэн. Гэтэ энийг уншингууд нэг ламын хур одоо бууж байгаа юм шиг нэг тийм одоо чатга тайлэгдаал маргаашнаас нь ахуулаад суглаад одоо болоод оолзоолоод тэгээ явахгүй. Гол нь ямар төрлийн чатга вэ гэхээр хүн өөрийгөө чатгалдаг л да. Харах онцог амьдралыг одоо сэтгэлгээ тийм үү өөртөө гутарсан сэтгэл хоримтлагцаар байгаад тийм чатга болж өөрдөг л да. Тэгээ би чадахгүй гэдэг өөртөө үгэн хар хийцэн байдаг. Тэгээ тэрнээсээ болоод чадах байсан ч чадах заяа нэрдэггүй. Хатуу оронгод орогдчихдаг. Тэрхүү чатгыг тайлдаг. Хүн өөртөө хийдэг чатгуудыг тайлдаг. Тийм хөгтгөнд үг үлэмжээр бичигдсэн. Одоо судар байгаа маа. Түүнээс тэр нэг өвлөнгийн дурлалаа Есүхэн харталт хоёр хин тамаатай. Огомжтой. За ингээд өнөөдөр тангамс хий да. Үрс болчоор. Түрүүчи юунуудаа хараад уншчлаа буурлаа. За тэгээд Зануус товчоохийн уншсан бэ гэтэргээд энэ бол Монгол товчоон түүхийн тайлдаар ингээд бичсэн ихэнх номнуудаар бичигдсэн зүйлүүдийг бид нэр дахин ярьж ингэж цаг авахгүй. Тэрнийг ингээд уншаад мэддгүүд нь би эндээ тайлбарлаж хэлэх юм бол болно. Тийм ээ. Одоо нөгөө уншиж дуусна бибидээ мэдээлэл хүргэх л дээ. Энэ хуудсан дээр тэгээ биччихсэн байх шүү. Ингэсэн байх шүү гэд. Ийм нэг зүгээр ганц хоёр өгүүлбэрийн төвшөнд ойлголцчих юмнуудаа өөр хоорондоо ярьжаарэ миний хүүхдүүд. Нэг сайхан хэрүүлж орж ирдэг дээ заримдаа. Нэг няцаах гайл. Үгээ хурцлж агаад ороод ирсэн. Тийм хүүхэд ойрын үед харагдахгүй байх чинь бүгдийг наваач хөөчихгүй яаж. Хөөчдөг шүү дээ төвхтэй ингээд. Нааш мотоо болохоор би чи ядаргаатай ингээд. Өөрөө олж уншиж. Хэтэрхий номоо хүүхдүүдтэй болсон чи өөдсөн шүү. Хүүхэд хүмүүжилтэй байхаар өөддөг гэдэг нь болсон шүү. Одоо яана. Миний хүүхдүүд дараагийн лайв гэхэд би нэг жижигхэн даалгавар өгчээ төхөө. Тэгээ хоорондоо тэр одоо нэг за нэг 3 хоногийн дараа гэхэд баг хийх байхаа тийм үү? За би юу гараад төлөвлөгөө харнаа. Миний ажил юу болж чинь тэрнийг харж байгаад. Гараад ихлээд. Тэн дээр бүгдээрээ нэг сэдвийн дор яг асуулт хариултандаа одоо нэг ойлголт авцгаая гэж уриалмаар байна. Яаж вэ? Болох нь хөөхтүүд ээ. Хайрт үрсмэн байна уугүй юу? Хагцсан сардан алга болов. За инкри үрсмэн байна уу? Тий. Байна буурлаа. 15-нд лайв хийя. За 15-нд чинь нэгд өдөр байх нь шүү дээ. Инкри үрсмэн байна. Тэнд эрхээ хөрөөгөө төлзүүлээ. За тийм байна. За. Бүгдээрээ нэг хөрхөөн одоо нэг шуугалдаж оюун санаа мэдээлэг чадвар ухаан сэтгэлгээ бүгднийг хоримтлуулж байгаа нэг сэдвийн дор одоо дараагийн лайв цаг тохиорж байгаа тийя. За буурлаа бид энэ чинь жам ишний дагуу гэдэг ингээд төдөлцсөн. За тэгээ энэ сэдвээ яри. ертөнцийн жамын тухай ярилцъя. Яг нэгдэх өдөр. Нэгдэх өдөр 6 цагаас эхлэе. 6 цагаас. Тохио. Нэгдэх өдөр 6. За би энэ дээр бичиж авахгүй болохгүй. За. Тэгэж цаг тохиорох нэ. 6 цагт чи завтай байна уу? За би ажиллаа зохицуулъя. Та энд хэлсэн учраас би ажиллаа зохицуулна. Яана би чамаас асуухгүйгээр цагийг хулгайлчихлаа. Зүгээр би энд зохицуулчих. За тэгвэл тэгээ. Тэгээ бүгдээрээ энэ жам ёсны гэдэг зүйлийн дагуу жам гэдэг зүйлийн тохио сайнтай муутай авсан мэдээлэл одоо төсөөлөл бүгдийнх нь тухайнаа сайхан хөөрөлдөй болж байна уу? Яг энэ жам гэдэг ойлголтоос одоо бүрэн тулах цэгээ авдаг учраас бултаараа нэг
ертөнцид яагаад төрж байгаагаа ойлгоцгоё. Тэгэх үү? За тийм. Тэгэхээр чин сая би жам хийснэ дагуу гэдэг юм ерөнхийдөө хийсэн. Гэхдээ тэрний улс төрийн жам болгоцсон шүү. Гэхдээ тэргүүл улс төрийн жам чин өөр хоорондоо хуваалдал би энийг эсэргүүцэл те сайнтай муутай янз янз л шүү. Зарим нь итгэл, зарим нь идэвхгүйгээл, зарим нь их оронж царайлал, зарим нь юу хийгээл ингэж авчих гал итгэл юм биш шүү. Тэр чи улс төрийн жам юм байна. Ард түмэн гэдэг нь өвс бөлгөө гэд зүгтаяа хөлгөө гэдэг шиг юм байна шүү дээ. Тэгвэл нөгөө нэг бизнес эрхлэгчт нь буугуулгөө гээл. Тэгвэл ус төрчт нь чоноо бөлгөө гээл. Тэгвэл өшөө нохоо зэх байна гээл. Тэрийн шиг жам ясна л. Сэтгэлгээ уралдуулж байхад гардаг үр дүн дагуул үзэгдэн шүү дээ. Тэгээд ийм давтамж байдаг учраас энэ ингэх гээд байна муу явдалтай. Энэний эцэстний ард түмэн нэлээд их хохирол үрдэг. Энэний ард түмэнд сайн үр дүн байдаг. Ард түмэн нэлээд урт хугацаанд тунхалдаг гэх хичээлэн тодорхой одоо ойлголтууд байдаг учраас тэрийг бол төсөөлж болд юм шүү дээ. Тэгэхээр нөгөөний ард түмнийг даяар нь хохироод одоо дийлдэшгүй заяа тавилан өр удамд үлдээдэг зүйлийг бол бид нэр эсэргүүцэн. Тэгвэл таньж мэдхгүйгээр эсэргүүцгээд хүмбэлт хэцүү байдаг л да. Тиймээс таньж мэдгүй төвшин тохирол үрэх боёо өвдөг шалбархын төдий танилж байгаа нь бол зүйн хэрэгч гэж үздэг. Тэрнээс гүн гүнзгий болох юм бол нөгөө ойлголт нь авсан ч засах нь хэцүү болдог учраас өвдгөө шалбалах төдий тухайн ор жаминдаа хүрэхгүй амьдрах нь чухал юм шүү дээ. Тийм биз? Яагаа шамбич удаа. Би юу? Яг одоо би бас сонгуульд санаа зовж байна. Тэн дээр өнөөдөр энэс хараад тэгэхээр хэрвээ одоо тэр байж байгаа тогтолцоогоо л өөрчлөхгүй бол нэмэргүй юм биш. Яг ижлэхэн байх юм байна гэдгийг сонссон учраас санаа зовж байна. Тэгэхээр 15-нд би энийг бас бодно. Талаар гэж бодлоо. За өнөөдөр ингээд өндөрлөхөө буурлаа. Нөгөө хяналтын тогтолцоог сайжруулахын тулд суур бүлэгмүүд дээр чанартай хүмүүсийг сонгоод тийм ба танаа бүлэг тойрог чанаргүй хүн байгаа бол хяналтын тогтолцоо руу хүн оруулаад явчихад болчих асуудал шүү дээ. Ойлгож байна уу? За яг тэгвэл ерөнхийд нь бүгд нь ингээд бас зөвхөн манад бүлэгт гэж бодохгүйгээр нийт тунд нь бас бодмоор юм байна тийм үү борлоо. Одоо чинь тойрог гэдээ хуваацсан байхгүй юу? Тийм учраас за жишээлбэл манад тойрогт өстой нөгөө сонголтгүй сонгуул гэдэг тий. Дургүй үргэсэн юмнуудыг авчиад ингээд бүр ингээд зоогоо хийцэн байдаг байхгүй. Тэгэхээр чи яах юм? Тэгэхээр нь тэгэх юм бол нөгөө хяналтын тогтолцооны хүүхэд сонгож байгаа. Хяналтын тогтолцооны нөгөө тэмцэгч, хязгаарлагч, хазаарлагч нарыг тавьчихдаг байхгүй юу? Тийм хүүхдүүд байгаа бол тавьчих. Үнэхээр танад одоо нөгөө нэг ингээд улбаалагдсан сонгоод чанараа харуулсан ноёдууд байдаг штэ. Эн чи иддэг ч гэсэн үлдэцтэй хоол гэдэг нь мэддэгдэг ноёдууд байдаг штэ. Тэ? Одоо эний чинь нэг энэ үзэл бодол нь нэг ард түмний гүн хохирол үүсгэждэггүй. Энийгээ бол барьж идчихэд байдгийг. Энийг бол манай нөгөө тойрогтон хийгээд байдیں۔ Ингээд нөгөө мөрөө харуулчихсан ноёдууд байдаг штэ. Жишээлбэл нөгөө өөрийнхөө тойрогтоо түрхүү үйл ажиллагаа хийцэн байдаг шүү дээ тий. Бас хүмүүстэй ингээд хэрэгтэй юмудаа хийцэн хэрнээ тийм хүмүүс байдаг. Тэднийг бол яг уу тий. Тэгэхэд дээрэс нь тэр хүн чинь бас тэр тойрогтой эргээ сонгогдож ивэл хийсэн юмтай хүн чинь нүур бардам биз. Нүур бардам шүү дээ. Тийм. Тэгвэл би чинь тийг юу харсан юм байна. Одоо бямцагт гэдэг шүү дээ. Монгол ардын номын. Тэр гэдэгт чинь тэр тойрогтой олон зүйл хийсэн гэж бас явдаг юм билээ. Хийсэн одоо тэр орон нутгийнх нь тим хийж бүтээсэн гэдгээрээ гэхлээр тэр яг нь юм бол цусалсан ч гэсэн бас нүүрт цусалсан гэдэг. Нүүртэйгээ байгаа байхгүй юу. Жишээ нь жавхлан бол тойрогтой огт юу ч хийгээгүй хамгийн сүүлд нэг хог зөвөрлөл өнгөрлөө шүү дээ. За. Энд бол хэрэггүй навш байхгүй юу. Тэгэхээр энэ тойргийнхан чинь дараагийн эзэнгүүдж байгаа байхгүй юу. Тэр чинь тэгээд өөр завхнаас үлээ өөр газараас дэвших гэдэг. Тэгэнгүүт дахиад ч битгээд дэмж. Өөрийнхөө тойрогт юм хийгээгүй хоёр дахь тойрог шилжиж байгаа ийм янхнуудыг хаяа.
За тийм байна. Ойлгож байна уу? Бусад улс төрийн юун дээр одоо та нар хэдэн жил одоо ингээд нөгөө нэг сонголдох гэж өрсөлдөөд тийм үү. Гэхдээ тэгэх болгондоо тойрог солиод байгаа хүмүүсээс хамгийн их болгоомжл. Ойлгож байна уу? За тэгээ тэрнийг бас бодох хэрэгтэй юм байна. Хамгийн их болгоомжл. Яагаад өмнөх тойрогоо хайчаад танаа дээр ирж байгаа юм бэ? Тэр чин өмнөхөө алж идчихэд одоо танахыг алж идэх гээд ирж байгаа шүү дээ гэдгийг маш сайн ойлго. Тийм үү? Манад байж л байдаг. Энэ манахаас гарч л байдаг. Энийн юмаа хийчихдэг гэдэг хүнээ бол дэми бас ихтгэл найдваргүй хүнээр солиод хэрэггүй. Тэгэхээр нөгөө шилжин эргэстээр дүүрэн байгаа тойргууд бол хяналтын тогтолцоол илүү саналаа өгчих. Ойлгож байна уу? Тогтвортой хөгжил өгөөд байгаа нөгөө найдвартай ноёдтойр бол найдвартай ноён сонго гэдэг л уриалга хэлээ да. Тийм байна. За гуравт нь нэмэт хэлэх юм бол одоо ирж байгаа хүнийхэн те өмнөх түүхийг бас мэдчих хэвээр. Хэдэн тойрог сольсон байна. Хэдэн тойрог солиж байна. Тэр тойрогоос ямар нэр хүнд аваад яагаад өнөөдөр тойрогоо солиж байна гэдгийг нь маш сайн ойлгоорой. Ялангуяа энэ хууч ноёдуудаас. Хууч ноёдууд бол ерөнхийдөө илүү аюултай шүү. Тийм байна. За тэгээ танихгүй шинэ хүмүүс бас ирж байгаа л да. Тэд нар бол бүр яг энэ хууч одоо нэг тогтолцооноос гарч ирж байгаа шинэ хүүхдүүд бол илүү аюултай. Бүр хууч ноёноос оож илүү аюултай. Ягаад? Цаана одоо бэлтгэгдсэн гэж бодож байна уу та? Бэлтгэл хамаагүй. За яатсан гэж. Ажлаа мэдгүй гэдэг. Маш хурдан зэврэх байхгүй юу? Зэврэхээ яаж? Идэж болох ингээд мөнгө харангуйтаа. Тий. Өмнөх мангасаас илүү иддэг байхгүй юу? Тийм үү? Тий. Одоо нэг тасын онгоолоосныг өтөлөө иддэг гэдэг шиг. Тэгэхээр тэр хэцүү шттэ. Ойлгож байна уу? Би бүр хэлэх үгүй. Ягаад гэвэл тийм нөгөө юу гэх яг нөгөө эдхийн төлөө орж байгаа залуучууд бол теста нэрэ амгаалж чадахгүй алгийн алж бодохгүй өтнүүд байдаг байхгүй. Өт алах чинь ядаргаатай штэ та нар боддоо гэрийн ялааг л бодоод үзэлтэй. Яасан алуула яасан алаад байхад өгдөггүй хар шаарнууд байдаг үлээ. Тэрийг бити үүсгээрээ эрт хэлчихье. Тэгэхээр хууч нам дотроос шинэ хүн бити сонгоорой. Залуу хүн бити сонгоорой. Тэд нар чинь яг ялааны өвт шиг юм байгаа шүү. Залуучууд нь. Тий. Үгүй шүү дээ. Бид нар болохоор залуучууд нь идэвх ажил хийх юм байна гэж байсан. Стop бити тэгэж танихтайраа. Яагаад гэж эцэг эхийнхээ хөхөөрөөр хэтвчний одоо хувалж болж өсчөөд одоо ард түмний хувалж болохгүй дарж байгаа юмнуудад яах гэж идэх гээд байгаа юм бэ? Ямитгүй. Үгүй тэг чин нөгөө одоо жишээлбэл энд ингээ зарим гэд айгүй баян хүмүүс маш их баян хөрөнгө оруулалт маш их баян хэрнээ ингэсэн байна зарим нь. Тим хүмүүс орж ирээд байгаа юм чи яах юм? Тэгэхээр чин тэр хүмүүсийг ингээ бас ажиглаар чин. Жишээ нь чи бодоод үзтээ. За нэг банкны захирал ингээд ус төрч хийжсэн. За ойлгож байна банкны захирал. Тэгээд нөгөө нэг төрийн татварын мөнгөөр банкныхаа суурь хөрөнгө хийгээд эргэлдүүлээд за яах вэ? Нөгөө нэг эргэлтээр дундаас нь угаалт хийж мөнгө гаргаад тэгээд төрдөө өгчихдэг нэг тийм замналтай банкны захирал байж л тээ. За. Ойлгож байна уу? Цаг хугацаанаас мөнгө олгох гэсэн үг шүү дээ. За. За гэтэл тэр өөрийнхөө охиныг ингээд төрд оруулж иргээ бодтоо. Зөндөө байгаа шүү дээ тийм. Харин тэрийг бодоодох. Зөндөө байгаа нь яг тэрийг бодоодох. За. Гэтэл тэр охины анхны амьдрал ямар байсан? Аавынхаа нэр төрийн доор нөгөө нэг мөнхийн картыг зураал амьдрсаар ямар ч зовлон идлээгүйгээр энэ хүрчихсэн. Үнэхээр олон боловсрлыг багшиг мөнгөөр зодож байгаа дүнгээ аваад гараад ирсэн хүн их харахнаа өндөр алтан боловсралтай далд бол ялцмагчтэй. Байх штэ бурлаа. Байн. Тин ч одоо нэг хэн биш штэ энд ч одоо. Би. Наадха харж исэн ч дуугаа бай. Яа тий. Байн. Манайхаа тэн чи хэн блэ бичцгээгээр байн штэ яг байн. Ойлгосноо. Ойлгосон. Тэгэхээр наадах чинь яах гэж гарч ирж байгаа юм. Гэхдээ тэр ч одоо өлсөөгүй шүү дээ. Аав ээжийнхэн тэр юун дээр байж л байгаа шүү дээ, тийм. Яах гэж гарч ирж байгаа. Аавхаа одоо идэж чадаагүй нэг гүцэж идэх гэж байгаа. Тийм үү? Аав нь муу ээж нь сонгохдохгүй юм чи яах юм? За. Тэгээд энэ удаа идэхтэй вэ штэ. Аав нь бол цэвэрхэн идэж байсан бол наа чин зүгээр татварын мөнгөийг өөртөө аваад тэр чигтэн төвчж хаяа.
Яг тэгвэл зурдаг картных нь дадлан тийм юм чи яах юм. Ойлгож байна уу? Тийм байна. Тэгээ маш олон боловсрол эзэмшин гэдэг нь болохоор яах вэ? Аав нь их мөнгөтэй, ээж нь их мөнгөтэй юм чинь. Тэнц сур, энд сур гэж ингэж мөнгөөр зодож саргаал сургачаал нэг олон диплом харуулчаал те. Яг толгой дээр ирэхлээр нэг картны хүүхэд байх нь шүү дээ. Алтан картны эзэдэгт тийм ээ. Зураасны хүүхдүүд байх нь шүү дээ. Тэд нэр юу сурсан гэхээр нэг дон гээл код оруулж сурлахыг маш сайн эзэмсэн хүмүүс байгаа шүү. Тийм бэ. Тэр нүддийг л төрдөг гэх юм бол тэгээд за уучлаарай. Гогч нэ юу. Уучлаарай. Зүгээр там арай тухтаа санагдсан шүү. Жаа ингээд өндөрлөө. За бас нэг заваа юм одоо сонсчихлоо бүгдөө. Өтнөд бас байдаг гэж шүү. Нэрв тэрнийг бодох юм бол бид нар бас асуудалд орох нэ. За тэгээ саяын лайвс бид нар юу сонголтоо одоо яаж хийх вэ гэдээ маш олон хүмүүсээс юу ирсэн. Одоо асуултууд ирсэн. Сонголтоо яг яаж хийхээ мэдэхгүй. За тэгээд яаж одоо мэдрэх вэ? Эсвэл одоо та нарт яг тэр гэсэн хүний нэрийг хэлээд нөгөө бөөгөөрөө бөөлөд олоод ингээд хэлчихсэж ухааны юмнууд ихээр ирсэн л дээ. Тэгэхээр тэр талаас гэхээс илүүтэй өөрсдийнхөө юм бодолтой бас бодно үзээ гэд ингээд энэ лайвыг хийлээ. Эндээ бүгдөө саяын өсөн санаануудыг бас давхар бодцгоё. Их сонирхолтой байдаг юм байна энэ улс төр гэдэг чинь. Тэгээ сонсголоор бас дургу үрээ заваа юм чинь. Зарим юм дээр нь бүр дургу үрээ дуур хүрээд юунуудыг бас уншихаа болдод байна. Гэтэл тэр бол бас буруу. Заавал одоо өөрсдөө хариуцлагатай байж ич гол дараагийн 4 жил бах байдгаараа тэрнээс ч дортохоор шинж тэмдгүүд ирж байгаа учраас одоо ирсэн боломжоо сонголтоо зөв хийцгээе. Хүмүүсийн одоо сайн бодож түүхээр уншиж хийх ёстой юм байна шүү. За тэгээд зөв тав бүгдөө бодцгоё. Ингээд өнөөдрийн лайв өндөрлөө. 1 сарын 15-нд жамын одоо дагуу 18 цагаас лайв хийхээр боллоо. Тэгээд эндээ асуух асуултуудаараа асуултаа болохоор энэ лайвын доор бичсэн дээр баха. Тэгээд тэнцэнээс нь харж байгаад бид нар бас лайвынхаа яриа нэгдэг хийхээр тохирлоо. Ингээд зөв тав баяртай.